За 2014 оны 8 дугаар сарын 1-ээс цахим газар өмчлөлийн ажлыг эхлүүлснээс хойш нийт 16 сарын хугацаанд 4 удаагийн цахим өмчлөлийг зохион байгуулж Улаанбаатар хотод газар өмчлсөн иргэдийн тоо 178,620 болжээ. Энэ нь үзүүлэлтээр газар өмчлөлийн ажлын хэрэгжилтийг 13.5% хүргэсэн амжилт гэдгийг нийслэлийн өмч харилцааны газраас тодтогдож байгаамаа. Харин 5 дугаар ээлж өнөөдөр өдрийн 12 цагаас эхэлснээр энэ онд олох газар олголтын 52 байршил төлөвлөгөөний дагуу дуусах юм а. Тус ажил эхэлснээс хойш нийслэлд оршин суух бүртгэлтэй 783,674 иргэн буюу нийслэлийн нийт хүн амын 60% нь цахим системд хандаж хүсэлтэд ирүүлснээс 68,096 иргэн сонгогдсон байна. За энэ удаагийн цахим газар өмчлөлт иргэн та гар утснаасаа бүртгүүлэх боломжтой нийслэлийн мэдээллийн технологийн газраас нэвтрүүлсэн газар өмчлөл мобайл аппликейшнийг утсандаа суулгаж шууд бүртгүүлэх боломжийг бүрдүүлжээ. Шинээр бол тоосгон 1-2 дугаар хэсэг буюу Баянзүрх дүүргийн Улаанстайн хөндөй шарын гол гэсэн 3 байршил шинээр нэмэгдэж байгаа. Энэ 5 дугаар ээлжийн цахим газар өмчлөл бол өмнөх 4 цахим газар өмчлөөс бас нэг онцлогтой болж байгаа. Яг тэгвэл тухайн өмчлөлт орох хүсэлт гарах иргэн маань гар утснаасаа бүртгүүлэх юм боломжийг нээж өгч байгаа. За хэдийгээр нийслэлийн иргэн бүрт төвөгч хэрэгдлүүгээр өөрийн гэсэн газартай болох боломжийг нээсэн ч тухайн газар нь хотоос хит хаслагдмал дэд бүтэц хөгжөөгүй сургууль цэцэрлэгээс хол эргүүлээд зархад сая төгрөгийн өмч хүрэхгүй байна гэсэн шүүмжил бас бий. Тэгвэл нийслэлийн өмч харилцааны газрын орлогч дарга инх туяа үүнд ийм хариулт өглөө. Яг одоохондоо энэ тухайн өмчлөгдсөн байршлууд нь бол бас зарим жахан дэд бүтц муутай тийм газрууд бол байгаа. Тэгэхээр энэ цахимаар олгоцсон газруудад бол ерөнхийдөө бол цаашд хийдгээр төлөвлөгдөж байгаа. Тэгээд дэд бүтц хөгжөөд ерөнхийдөө хийгдээд ирэхээр бол тухайн газруудын байршлын үнэ бол зах зээлийн хашаар бол бас дэд бүтцээ дагаад өснө гэж тооцоолж байна. За эх хонд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 68 байршлын 22,496.7 га талбай газрын нөөцийн судалгааг боловсруулан нийслэлийн иргэдийн төлөөлчдийн хурлаар батлуулж ажиллахыг хэлсэн. 68 газрын байршил аль дүүрэгт нийт хэдэн иргэнийг хамруулах төлөвлөгөөг 2016 оны эхээр баталж гаргах юм байна. За ийхүү өнөөдөр эхэлсэн цахим газар өмчлөлийн 5 дугаар ээлж 14 хоног үргэлжилж энэ сарын 28-ны 12 цагт дуусах юм а.